Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжиж байна. Ингэснээр 9 жилийн хугацаанд 6 шин дэд төвийн суурийн инженер хангамж, барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх юм байна. Суурь инженерийн дэд бүтцийн ажилд дулаан хангамж, цахилгаан хангамж, автозан болон усан хангамж ариутгах татваргын ажлууд багтдаг. Үүнээс ус хангамжийн ажлын хүрээнд төслийн 1-р үе шат болох Баян хошуу болон Сэлэв дэд төв тус бүр 1000 м3 хүчин чадалтай усан сан, мөн зүүн бүсийн усан сангаас дасганы усан сан, дасганы усан сангаас 3-4-р хорооллын усан сан, үүнээсээ баруун дүүргийн насос станц хүртэл нийтдээ 11 км урт 600 болон 900 цэвэр усны шугам сорилуулалтын ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийн ус хангамжийг хотын сонгуульчлалын сайжруулахын тулд энэ шугам хийж байгаа. Одоо энэ хэсэгт бол тасганы усан сангаас 3-4-р хорооллын усан сан хүртэх 600 м-ийн HTB шугам бол сорилуулж байгаа хэсэгтэр бид нар байж байна. Энэ шугамын ажил бол одоо 40% ажлын гүйцэтгэлтэй явж байна. Манай компани болохоор тасганы усан сангаас 3-4-р хорооллын усан сан, 3-4-р хорооллын усан сангаас баруун дүүргийн насос станц хүртэл муу инж бар хариуцлагатай компани хийж үүсгэж ажиллаа. Манай компани бол одоо тасганы усан сангаас шугам хөсрэлтийн ажил хийж гүйцэтгээд 30 гаруй хувьтай явж байна. Одоо ингээ үргэлжлүүлээд автцамаа хэсэг хэсгээр нь хаагаад зөвшөөрлийг дагуу ажлын өргө гүйцэтгэх нэ зааш. Эдгээр ажлуудыг хийснээр гэр хорооллын бүсийн иргэдийг унтны усны найдвартай их үүсвэрээр хангах боломж бүрдэх юм байна.